байнга олон анхаарлын төвд байдаг хүний үг нь хүчтэй хүрээд идэг учраас наандаж л одоо энэ дагагчдын тоо моо ч бусад гингийн гişүүдийг бодвол хэд даблтцсан, триплтцсан л байгаа байлгүй те. Тийм учраас нараа гişүүний хэлж байгаа аюух нийгэмд их зөв зүйл нь их хүрнэ, буруу зүйл нь бас тэрнээсээ их даблдаж бас хүрээд байгаа юм шиг над тул зүгээр ажиглагдаад байгаа. Яг хуу нараа гişүүний нөгөө янз бүрийн бараг л хараал шахуу юм хэллээ эдэргэл яриад байгаа шүү дээ. Уг нь бол урд төрдний парламент одоо ихчүүл 25 жил парламент сурвалжиж байгаа хүний хувьд бол нараа гişүүнээс муу мухаа үгийг зөндөл хэлдэг байсан шүү дээ. Гүндлээ гişүүн чинь гарч ирээ шатаасан юм а барайл те. Эрдэнэ гişүүн чинь аригчнараа дуудалцаал алтай гişүүнтэй хэрэлдээл гэл энэ зэргийн юмнууд бол маш олон л байсан. Тэгээ манайхан чинь тэгээ тэр мэрийгэ мартаад нөлөөлөгч гэдэг талаас нь тэгээ бас нэг эмгтэй хүн гэдэг талаас нь илүү их жоохон шүүхгээд байгаа юм шиг харагдаад байна. Дабл стандарт тахгүй юу? Нэгдүгээрт эмгтэй хүн, хоёрдугаарт нөө наара. Наарагийн дабл стандарт ч бүр хамгийн амар дабл стандарт биш тийм. Ерөөсөө нөгөө би бол одоо нөгөө гişүүндээ ч биш заяа. Гашуундаа ч биш. Наара гэдэгтэй л учир байгаа юм байна гэдгийг л одоо ойлгоцсон да. Уг нь бол энэ хараа аль аль талдаа миний энэ байдлыг зөв ашиглавал аль аль талдаа хэрэгтэй л юм гарах байхгүй юу? Тэгэхгүй ингээд нөгөө зөвхөн ингээд буруутгах хүнсээс ер нь бүх юмыг буруутгаал, шүүмжлээл те ингээд байвал маш амархан. Тэ дээрээс нь тэглээгээд гол нь хинч үуч хожихгүй шүү дээ. Одоо жишээлбэл миний одоо тэр байдлыг өөрчилж яахын намайг байгаагаар маань л одоо энд сонгож гаргаж ирсэн биз дээ. Тэр дээргүй би гів гинтхэн гişүүн болонгуудаа тийм шулуун шудраг, ил шулуун хэлцдэг те зарим нэгэн одоо болохгүй бүтггүй үгийг хэлцдэг хүн болчихж байгаа биш шүү дээ. Би угаасаа л тийм байсан. Тэмээрэл байгаа аахгүй. Гэтэл одоо ингээд ийм хүний одоо зан аран шин өөрчлөх гэхээсээ илүүтэйгээр тэр хүнд байгаа өгөгдлийн яаж нийгэм рүүгээ бодлого руугаа зөв ашиглах вэ гэдэг юм дээр аль аль тал нь уул нь юу ах юм бол энэ ч айгүй зөв юм гарч бас болох боломжтой байхгүй. Жишээлбэл надад маш олон давуу талууд байна штэ. Төр засаг хийгээд байгаа юм а те одоо үнэхээр одоо сайн болгоод байгаа юм а бас төдий чинээ түгэж чадахгүй бай. Тэгвэл тэрийг одоо те бас түгэж өгч болж байна. Нөгөө талаар арт түмэн дуу хоолойгоо те төдий чинээ төр засагт хүргэж чадахгүй байна. Тэгвэл тэрнийх нь дуу хоолой би болоод үгүй те. Би бол бүх хүнд нээлттэй байдаг штэ. Дээрээс нь хүмүүс надтай харилцахад уул нь айгүй амар байхгүй. Наа захын чат бичгээд би зөрүүлэл та наад судлаа гараач хамаагүй бичээд энэ ордны баруун хаалган дээр аваад өдөртөө ороод ирдэм би ингэдэг. Тэр асуудлыг орж ирэнгүүт би тэр лөө бичиг хийгээд энэ яагаад ингэхгүй ингээд дор шийдэгдэж явдаг асуудал зөндөө байгаа байхгүй. Гэтэл тэр зөв талаараа ашиглахаас илүү зүгээр л намайг муутгаад одоо бүх юм ганцхан надаас хамааралтай юм шиг аашлаад авчин бас буруу шүү дээ. Бүхэл бүтэн 126 хүн сонгочоод те. Тэгтээ яг нэг л юм байд юм байна л да нөгөө би ч нөгөө амар ингээ халуун сэтгэлээр ингээл бүх юмыг болгочихгоо бүтээчгээл те ингээл ядчил төлөөллийн ажлын хамгийн ихний одоо юу болсон те нөгөө дуу хоолой болох ажлыг чинь бас айгүй сайн хийж байгаа штэ. Ер нь надад бас би зүгээр яг түрүү хэлчихсэн. Одоо энэ чуулганы хуралдаанаас огт тасалдгүй гişүүдийн тоонд бол наараа орсон байгаа байхгүй байнга. Энэ бол маш сайн үзүүлэлт байхгүй юу? Хийж ярихгүй юу? Тийм хийж ярих байгаа тийм. Ёсын хороор тасалсан, хоцорсон хэрэгээр орж морсон энэ төртэй ёо. Хамгийн анхны хариуцлага тооцоолсон гişүүн босноо бараг шиг парламент. Ямар мэдээ тэр чинь хамгийн хөгжөлтэй нь хоцорсон тасалсан хэрэгээр шүү дээ. Хэрэгээр шүү дээ. Тэр чинь одоо нөгөө их хурлын тухай хууль дээр заасан байгаа шүү дээ. Хэдэн удаа 5 удаа таславал их хурлын даргын сануулга очноо гэд тэ. Одоо аман сануулга. За тэгээд хэдэн удаа хоцрол моцрол чинь бол бас бүр тэ бүр илгийн юм байгаа шүү дээ. Тэгж яхад ингээд би ороод ингээд алгадуулаад одоо тэгээд цалингийн 20% шиг хэлээ. Би тэгээд ёо би угаасаа тэргүү цалингаа тэгээд хуучин одоо нөгөө одоо сошиалын одоо сурчлагын ажил хийдэг байхад миний одоо энэ орлого чи одоо энэ сар түлээгээд байгаа орлого чи миний өдрийн орлого байлаа. Гэтэл одоо би ингээд тэгээ өдрийн орлогоо сарчин хүлээдэг ийм ажилдаа очоод тэрнээсээ бас тий ингээд дахиад 20% асуул гэхэр миний өөр заяа юм даа л гэж бодлоо. Цалинтай ээжүүдийн 50,000 гээд нэг сонь те 50,000 төгрөг өгснөө цалинтай ээж гээд амар том цололцсон. Энэ дээр бас дуу хоолойгоо хүлээж байгаа тий. Наад асуудлыг чинь би ерөөсөө хамгийн анхлан их хурлын одоо чуулганаар хүндсэн байн хүндэж байдаг хүн нь баггүй юу. Гэхдээ нэгдүгээрт энийг хизээч энэ жил 50,000-ыг өгчээснэ дараа жил 500 өгөх боломж огт байхгүй бөгөөд ингэж болохгүйг нь би мэдээд байгаа байхгүй. Гэтэл би шат дараалтайгаар нэмья. Ягаад гэвэл
төсөв за одоо бүр ингээ боли одоо бусад тэр нөгөө нэг одоо нэг юмны нэмийг нэмнэ гэдэг чинь нөгөө юмнаас танаас төсөв штэ тий. Тэнгүүд одоо бусад нөгөө багш эмнэлгийн ажилтан цагдаагийн албан хаагчдын цалин хөлсийг татаал тий. Танаал тэнгүүтээ одоо ээжүүдэд одоо ингээ цалингийн ингээ 500 мянга болголоо гэж бодъё. Тэгвэл инфляцаа дийлэхгүй ээжүүд өнөөдөр нөгөө хүсчихсэн юмаа биш хүснээсээ ч одоо төсөөлөөгүй тийм үр дүнг нэгэн даяар авчрах ийм одоо эрсдэл байгааг олж харахгүй байгаа нь айгүй харамсалтай байгаа байхгүй. Жишээлбэл одоо ээжүүдэд 500 мянган төгрөг өгдөг болчих. Тэгвэл яг нөө манайх ч өөрөө дамын 8-чин ченжийн одоо тий зах зээлтэй улс. Тэгэнгүүт одоо нөгөө нэг юм нэмэлээ зөвхөн одоо Ахмадын тэтгэвэр тэдэн хувиар нэмэгдлээ гэхэд тэдэн хувиар штэ. Энд 10 дахин ч биш те. Тэгэхэд үнийн өсөлт яаж галзуурдаг вэ? Тэр үнийн өрсөлтийн эрсдлийг тэр цалин нэмэгдээгүй тэр тэтгэмжийн тэдэн хувиар нэмэгдээгүй бүх хүмүүс хүртдэг байхгүй. Гэтэл одоо эн чинь одоо 10 дахин нэмнэ гэвэл аимшигтай юм болж штэ. Тэгэл одоо тэр чинь нэг айл гэрт чинь зөвхөн одоо нялх хүүхдээ ээж байгаа биш штэ. Тэтгэмрийн хөгшчүүд байна, цалин орлого багтай хүмүүс байж гэн. За тэгээд нөгөө цалин гайгуутай ч гэсэн дахиад тэр хэрээр нөгөө татрын дарамт чинь нэмэгдээл явчихна тий. Өний өсөлт чинь нэмэгдээл явчихна. Төрийн ханшиг унаал явчихна. Тэгэхээр зэргийн 500 мянган төгрөг чинь өөрөө ямар хэрэгсэл дагуулж болох вэ гэдгийг гэхдээ би баяртай байна. Энэ нийгэм бас 90 сар бол ухаантай үүрэг хариуцлага ухамсарладаг тий. Ийм иргэд маш олон байгаад эсэргээрээ намайг дэмжиж хагаад би их баяртай. Яг нөгөө талд нөгөө ойлгохгүй эсвэл ойлгохыг ч хүсэхгүй байгаа хүмүүс байна. Нөгөө талд нь бүр ингээд асуудлыг сэвдэг те улам наатаа ингээд сэвэдэ ингэж байгаа дээр нь улам зэвүүсийн хүргээд урд хожид бүх юмыг түүж гаргаж ирээд энтэй наагаадэ гэсэн трол одоо хэвлэлч гэсэн бас байгаа шүү дээ. Тэгээ ингээд хүмүүс бас ингэж хүний ингэж халуун сэтгэлийг бас унтраадаг байхгүй. Тэгээ би одоо ингэ бодож ирсэн. За тэр цалинтай ээжийн тэр нэмэгдүүлэх боломжтой гэдэг хүн нэмэгдүүлнээс би цалинтай ээжийн асуудлаар тэгвэл яхаа болчих. Намаа дугаа айл гэж байгаа юм бол би дугуул болчих. Энийг нэмнэ үү, хаснаа уу тэр одоо яг тэр нэмэн гэсэн хүн нэмэгдүүлнээс надад бол одоо би бол сайттай нь ярьсан байхгүй. Бүх талаар чуулган дээр, байнгын хорооны хурал дээр сүүлдээ бүр хуваараа хүртэл уулзаад ийм бай, тийм бай. Тэгээ би сүүлдээ тэгсэн байхгүй. За энэ 50 мянган төгрөг ингээд сар болгон хүлээгээд 3 жил ажил хийж чадахгүй те нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд эхлэнгүүд нөгөө 50 мянган зогсдог ийм байдалтай байжснаас ээжүүдэд та наадхаа 100 мянга олгоод те тэгээд насын 0-2 хүртэл олгоод тэр дээр рүү яслын хөтөлбөрийг хөгжүүлээ, яслыг дахин сэргээе гэсэн энэ юм засгийн газрын хөтөлбөрт байгаа юм чинь 2 наснаас нь хүүхдийг цэцэрлэгт авдаг болоод тэгээд харин 2 нас хүртэл нь ажил хийсэн ч хийгээгүй ч байсан сар болгон 100 мянга олоодаг ийм болох боломж байна уу гэсэн байхгүй. Боолноо тэгвэл чи наатаа хийгээд гэсэн. Тэгээд би санал асуулга явууллаа Facebook дээр. Ийм байна гэсэн чи ямар ч ялгаа алга чи хэнийг хуураад байгаа юм гээл. Зарим нь болохгүй 100 мянга олчвол бас хаа юм бэ? Ядчил нэг памперс бүтэн том памперс авчих мөнгө штэ гэл ингээл хэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ олон хүмүүсээс чинь яг ингээд альнийхаар нь явах вэ гэдэг амар хэцүү асуудал байгаа байхгүй. Тэгээ ингээд угтаа бол жилдээ 100 мянгаар зугуухан нэмээд явбал эн чинь хүний амьдралд ч өрөөгөөчтэй инфляци үнийн өсөлт эдийн засагтаа ч гэсэн айхтар эрсдэл хүлээхгүй ийм боломж байж хахад одоо тэгэл нэг ийм гайтай байгаа хгүй. Нэг хүний популизм гэдэг чинь ямар их нийгэмд маш их зүйлийг ирүүлж бол нэг хүн 500 мянган төгрөг боломжтой гэж хэлчихмүүд нөгөө хүмүүс ч одоо ингээл тэрийг бурхан мэдшүүтэл энэ боломжтой гэж аа зү. Энэ муу уурхаж боломжгүй гэдэг юм уу урчин гэж хараад байгаа байхгүй айгүй хэцүү тий. Тэгэхээр зэрэг эцтэй эх орноо бодох сэтгэл гэж юунаас эхлэх юм бэ? Тийм үстэй. Нөгөө хүнээ бодох тий. Нийгмийн байдлаа хүлээн зөвшөөрөх, зарим зүйлийг төсвөрлөн твчих, зарим зүйлд хамтдаа бүгдээрээ бүсэж хангалах тий. Ийм л юм хэлж байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээл эх орны баялаг дуусашгүй дундаршгүй юм шиг л баялагаас чинь 5 саяыг ч бид нар авч олно гээл. 5 саяыг бүдэнд нь тараагаад өчвөл юу болох юм? Архитхан наригтгаал те нэг ахуй хэрэглээний юм авах нь аваад өөрөө дархан дараал. Тэгэл эн чинь байгалийн баялаг чинь ямар ч баялаг биш байдлаар урсаал багас улаал урсчих штэ. Тэгэхээр зэрэг баялагийг хэрхэн яаж хүртээмжтэй баялагийг баялаг хിവэр нь одоо те бүтээн байгуулалт болох юм бэ гэдэг чинь бас нэг бодлого байгаа байхгүй юу гэж би бодоод ах юм. Угтаа надаас бас бүгдээрээ л айгүй мундаг юм шиг байгаа штэ. Тэгээд одоо